Энэ дүү сонсохоо бүр зөсгөөрөө бүр өстө бүр амьдрах тэгэл амар нэмэгдэн шүү. За ингээд шилжлэхээр уулж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн видеогоор та бүхэндээ би үлэн жишний дайралтын нэгэн гайхалтай дүр болох Ливайн талаар ярина. За тэрнээс өмнө би янз бүрийн баримт таамаг гэдэр ярихгүй мөн бас хэрхэн гоё залуу болох вэ гэсэн хичээл заахгүй. Зүгээр л өөртөө те бүрэн итгэлгүй тийм. За энэ ялангуяа намхан хүмүүс зориулсан видео юм аа. Би бол бас өөртөө нэг хэсэг өөртөө гутардаг байсан л та ингээд. Гэтэ ингээд эргүүлж хэрэг те ингээд төрүүлсэн ч гэсэн өөрийнхөө намхан биеиндээ жоохон сэтгэл өндөр хүмүүсийг хайхаараа жоохон баг зэргийн хатаргал байдаг байсан. Харин хүмүүс ингээл жоохон өндөр байсан бол гэлээ нэг тийм үг л үнэхээр хатуу ордог байсан. Гэхдээ Ливай гэдэг дүрийг би анх үзэж яг үлэн жишний дайралт гэдэг аним үзснээрээ би энэ бодлоо бүрэн дөрөн эц болгож чадсан. Надтай адилхан яг энэ намхан хүмүүс манаас энэ видеог үзээд бас өөртөө багч гэсэн итгэл аваасаа гэж би хүссэн юм аа. Гэхдээ яг энэхүү видеогоор би Ливайг 100% канонд штэ яг Ливай шиг ийм амар ууртай царайтай юм царайтай болоорой гээгүй Ливай шиг зан аншинтай болоорой гээгүй. За тэгээ тэрнээс өмнө уламж битний дайралтын фэнүүдээс асуусан Ливай гэдэг дүрийг хараад яг юу сурч авсан бэ? Тэр хүмүүсийн хийсэн үгээс сонсцгоё. Ливайс би болохоор ажлаа ингээ яс хийхийг сурсан. Тэгээд цаг магаа барилаа. Ливай гэдэг нь надад өөртөө итгэл өгсөн. За Ливай гэдэг дүрийг бол бид нар сайн мэднэ. За яг би нэр нь бас жоохон буруу хэлж магадгүй шүү. Хүн болгоны юу нэг хэлэх үнцэг өөр. Монголд л хөдөл хийгдэн штэ. Ингээл хүмүүсийн нэрийг бүрэн яг бүтэн зөв хэлж чадгүй. Тэрнтэй адилхан хүн байна. Уучлаарай. За Ливай гэдэг дүрийг бол бид сайн мэднэ. Аним сонирч дундаа бол ерөнхийдөө дэлхийд бол хамгийн шилдэг, хамгийн царайлаг, хамгийн интегж, хамгийн од болсон, хамгийн олон хүмүүсийн мэддэг топ 14-д бол байнга ордог. За бие өндөр нь бол мэдээж аним дээрээ 160 см гэж гадаг. Тэгсэн мөртлөө тийм намхан хідээж олон охтуудын краш болсон, олон гэрчүүдийн хайртай дүр болсон дүр юм аа. За ингээд шүүд ярианд оръё. Ливайс би яг юу сурч авсан бэ гэдгийг. Хамгийн ихнийх нь мэдээж Ливайг хамгийн алдартай болгосон бусад аним дүрүүдээс илүү онцгой болгож чадсан зүйл нь бол мэдээж цэвэрч байдал. Ливай гэдэг дүр бол мэдээж маш цэвэрхэн байдаг те. Ширээний тоос мосыг бүр ингээд бүр гөрчийтл бүр ингээд хардаг ингээд тоосоо үл энэ чинь өстэй бохир байна гэл те. Өөрийн ойрд байгаа ингээд амьдарч байгаа, ажиллаж байгаа бүх зүйлээ маш цэвэрхэн байлгахыг хүсдэг. Хутгаа байнга цэвэрлэн, өөрийнхөө бүр ингээд титануудаа бүр ингээд алсныхаа дараа сэлмээ байнга гарчиж идэг. 15 дугаар ангиныг хараад ингээд өөрийгөө маш сайн цэвэрлдэг ангиг хараад би ерөнхийдөө бол хүн цэвэрч байвал те. Ялангуяа эрэгтэй хүн яг ингээд ийм цэвэрч байвал ямар кул харагддаг юм бэ? Ямар гоё харагддаг юм бэ? За гоё харагдахаас илүү ямар гоё тийм мэдрэмж өгд юм бэ гэдгийг бас надад ойлгуулсан. Нэг тийм цэвэрч байдаг хүмүүс байдаг шүү дээ. Ингээл сууж байхдаа ингээл чилийнхаа ингээл ширээг байнга цэвэрлээл, гутлаа ингээл хүчийлэн цэвэрлээл, байнга нүрээ угаагаал, байнга ингээл цүнх мөнхөө арчаал те. Нэг тиймэрхүү хүнийг харахаар бүр ингээд хажууд нь суугаад бүр юм ярмээ санагдаад байдаг шүү дээ. Бүр ингээд цаанаасаа тэр хүнтэй ингээд хажууд нь байхад тийм духтай мэдрэмж авдаг. Ливай сурсан хоёр дахь зүйл маань те. За мөн хэрхэн кул залуу болох вэ гэдэг хоёр дахь зүйл маань бол би хамгийн шилдэгэн шүү гэж хизээж өнгөрч байгаагүй. Ливай маань бол мэдээж хамгийн хүчтэй цэрэг гэдгээрээ явдаг. Цор ганцаархны 200-аас дээш титануудыг устгаж ирснээр ирэхэд бол дээгүүр ордог. Ливай сүр хинч тэгэж чадаагүй. Бусад цэргүүд нүртэл түүнийг бол хамгийн хүчтэй гэдэгт санал нийлдэг. Доод ингээл албан тушаалтай цэргүүдтэй очингууд бол би хамгийн шилдэгэн шүү гүлгнүүдээ би ингээл те та нар надаас айж байгаа мэж өнгөж мөнгөрөл те ингэж юусаа явдгүй. Маш чимээгүй байдаг. Ийм үг байдаг л эзэнтэй хүн даруу их мөн дүлгөн гэж. Угаасаа хүн болоо ярина шүү дээ. Энэ бол тэрэндээ маш сайн ингээл те чи тэрийг ингээд хүмүүс мэдчихт ингээл заавалчгүй би лаг байна гэж хэлээд байх шаардлага байхгүй. Энийг бол надад маш сайн Ливай гэдэг дүр маань ойлгуулж чадсан. Тэгээд та бүхэнсээ бас үзснээрээ бас ойлгох хаа гэж би итгэлтэй байна. Дараагийн маш том суусан зүйл маань бол ерөнхийдөө бол ойр дотны хүмүүсээ бол хүнийг маш дотроо хайрладаг л та. Өөрийнхөө цэргүүдээ болон өөрийнхөө найзаа, өөрийнхөө дүүнэр бол маш сайн хамгаалт ихсгүү зөндөө гардаг. За жишээлбэл Ливайын тусгай анги дээр харанхуй хотоос, доор хотоос ингээд доотлын яг юм агуун хотоос гэх юм уу те. Хотоос гаж ирсэн хоёр дүүгээ хамгаалахын тулд эрвнийг алах даалгавар авдаг. Туршуулын салаанд ороод анх удаа үлж биднүүдийг устгахдаа хоёр дүүгээ ерөөд бол үлдээчээ би ганцаараа явъя гэдээ ерөөд бол хилдэг. За мөн бас үлж бидний дайралтын дөрөвдүгээр үйлдэл дээр өөрийнх нь цэргүүд нь Зекигийн яг нууцаар хийсэн дарсыг уугаад үлэмж битэн болоод цэргүүд нь өөрлөнд дайрч яхад яг дотроо бол үнэхээр ингээд цэргүүдэд хайрлаа алж чаддгүй хэсэг гардаг тийм энэ бол маш том бүр юм шүү. Өөр хүн байсан юм шүү алаалаад явчих байх амиа удаад алж чадахгүй ингээд байж байгаа сүулт нь яалчгууд даалгавар дэлхий бол дэлхий амьдрал яалчгүй ингээд устгадаг. Алан гаднаа хайрын дотроо байдаг дүрлэлтэй ерхэд бол хайртай гэдэг ингээл байнга хилээл нэлцгнаад байдгүй дотроо хайрладаг, үйлдэлээрээ хайрладаг. Тийм учраас ерхэд бол хайртай дотны хүмүүсээ ерхэд сэтгэл дотроо хайрлаж үйлдэлээрээ харуулаад тий бас яваарай гэж хүсэж байна. Ливай гэдэг дүрээс маш сайн сурч авсан зүйл маань бол ерхэд бол тий бас биширч яг энэ дүрийг маш сайн биширсэн гол зүйл нь бол өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ олоод тэрнээ хамгийн шилдэг нь болох гэдэг. Ливай энэ дэр одоо үлэмж битнийг устгах чадвар мөн 3D ингээд төхөөрөмжөө ингэж ашиглаж байгаа нь бол үнэхээр кул харагдав. Яг л Spider-Man шиг ингээл бат гэл тий яаж яд өөрөө амар тийм
чадварлаг тэрийг ашигладаг үлэмж биднүүдэд усгатай хүртэл маш чадварлаг харагддаг. Ингэснээрээ ямар нэгэн зүйлийг ингээд тулталж чаддаг нь хүнд ийм гоё ийм урам өгд юм бэ. Бас ийм гоё кул харагддаг юм байна гэдгийг бол надад ойлгуулсан. Тийм учраас дотоод өөрийгөө яг сонсоод би яг юу чаддаг юм байна гэдгээ олдож үзээд чаддаг зүйлээ олж аваад тэрийг маш сайн хамгийн шилдэг нь болох тий. Бүр дэлхийн хамгийн шилдэг болох зорилго тавиад тэрэндээ гоё хөдөлмөлөөд хичээгээд тэгээд хамгийн шилдэг нь болоорой гэж хүсье яа. Гэхдээ яг би энэ бичлэгээр үл ерөнхийдөө бол яг Лева шиг бай гэж би дахиад хэлээ. Лева шиг бай гэж би хэлээгүй. Ерөнхийдөө бол намхан хэдиж эрэгтэй хүн кул харагч чаддаг. Бусдад ингээд санаа зовлтгүй өөрөөсөө ичхгүй. Ерөнхийдөө бол хин нэгний хүн бүхний ерөнхийдөө бол хүндлэл хүлээх боломжтой шүү. Урам авахгүй хүн байж болно шүү дээ тий. Тэр бол хамаагүй. Гэхдээ ерөнхийдөө бол би энэ дүрийг хаснараа урам авсан юм а гэдгээ та бүхэнд хэлж байгаамаа. Тэгээд бүгдээрээ өөртөө итгэлтэй байцгаая. Өөртөө итгэх итгэлтэй байгаарай. Өөртөө итгэлтэй байгаарай. Өөртөө итгэх итгэлтэй байгаарай.